Сайнцгаана уу? Надагчуудаа хайрдаг үе. Мэндчилгээ хүргэлт маань үргэлжилж байна. Бид дурсамж дүүрэн 109-р сургуулийн Эрдмийн баяр дээрээс ээлжид гинтийн бэлгээ эрх саран охиндоо зориулж ээж аав гэр бүлийнхнийхэн зүгээс илгээсэн маш гоё илгээмжтэйгээр хөрөлцөн ирээд байна. Хамтдаа Хонхны баярын эзэн болсон айлын бага эрх танхил охиныг айгүй гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Анхны хайр зүлэм үнсэн. Сайн уу? За баярын минь төргий. Сайхан баярын мэндчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Яг одоо энэ цаг мөчид бид дурсамж дүүрэн 109-р сургуулиас эрх саран охинтойгоо ээлжиж шинэ дугаараа бэлтгэж байна. Дүүдээ энэ өдрийн минь төргий. За баярлалаа. За баяр янзын болж гинөө. Гоё болж гинөө жоох сэтгэлдээд байна. За тэгээд манай эрх саран амжилттай төгсөж явах шиг байна. Учир юу гэвэл ингээд харсан чинь энгэр дүүрэн медальтай. Манай охин ер нь ямар спорт хэрэгжүүлдэг? Сагсан. За тэгэхээр өнөөдөр бол манай охины маань хувьд төгсөлтийн баяр болж байгаа. Тэгээд бас дээрэс нь спортын дид мастер зэрэгээ авч байгаа гэж их чинь сонссон. Давхар баярын минь хүргэе. Баярлалаа. За түүгийнхаа яг сэтгэлээс хуваалцмаар байна. Яг одоо ангийнхандаа гэр бүлийнхэндээ ер нь юу ч хандж хэлмээр байна. Сэтгэл ямар байна? Өнөөдрийн миний энэ баярыг хуваалцж байгаа гэр бүл, ангийнхан, ах эгч, ангийн багш, сургуулийн захиргаа нартаа хайртай шүү. Баярлалаа. За тэглгүй яг хөө тэгээд эрх сараа их олон хүмүүс ирсэн байх шиг байна. Минийхэн гэрийнхэн ирсэн байна уу? Ирсэн байна. Ээж, эгчдэр ер нь бүгд ирсэн байна. Ирж амжаагүй хүн байгаа болов эгчээр нь дамжуулаад бүр ийм их гинтийн бэлэг ирсэн байна. Чи хинээс гэж бодож байна? Ирж амжаагүй хүн байхгүй байгаа. Тийм бол. За тэгвэл хоёулаа энэ бэлэгний учрыг илүү тодорхой олох үүднээс эхлээд гоё сонсон юм миний охин. Тэгээд хэрвээ анхаарлаа хандуулах юм бол хин ямар учиртай бэлэг явуулсан бэ гэдэг нь тодорхой байгаа шүү. Засаж дэвших галын минь сахиус, алган дээр минь ургасан наран, аав ээжийн хайраас ундарч амьдралд дэлбэсэн хамгийн гоёхан цэцэг болсон. Амин хайртай охиндоо ээж аав гэр бүлийнхнийх нь энэ цаг мөчид халуун баяр хүргэж байна. Хамгийн гол нь төгсөлтөө хийж байгаад нь тэгээд бас спортын зэрэгээ авч байгаад нь маш их баярлаж байгаа шүү. Сайхан баярлаарай гэсэн байна. За тэгээд гэр бүлийнхнийх нь хайр шингэсэн бэлгийг дүүдээ харлуулъя. биенд минь ат чаргалын наран болон манцан. Эрх сарангийн хувьд айлын бага охин гэж сонссон юм чинь. Тэгэхээр ээж аав гэр бүлийнхнийх нь ээдээ ер нь бүх зүйлээр чамд зориулдаг, юугаач харамлдаггүй гэж байсан. Тэгээд ирээдүйн зам мөрд нь гол нь амжилтыг хүссэн шүү дээ. Тэгээд энэ цаг мөчид бас энэ дурсамжийн бичлэгт гэрээхэндээ хандаж талархал төвшүүлээсэй гэж хүсэж байна. Намайг үргэлж дэмжиж хойно ард нь байдаг ээж аавдаа хэлхийд баярлалаа. Ээжигээ багтаан хайрласан. Тэгээд өнөөдөр спортын зэрэг авч байгаа юм чи миний дүүлээ ирээдүйд чив дэлхийд нэрэн дурсгасан мундаг тамирчин болох байхаа гэж бодож байна. Амжилт хүсье миний дүү сайхан баярлалаа. Баярлалаа. Сохи хүсэж чигүрсэн билийн саруу дүргомэн сүрүшнэ сараа гойсон бихэн цэхэр өдрүүд